чадахгүй мэн дөө. Чи юу хаагаад? Ээж намайг тогныхоо мөнгөийг тушаасан би хаячилж. Оо, хэдэн төгрөг аяасан? 22,000 төгрөг. Оо, тийм үү. Манай харуул гардыг шин. Танах яаж тийм баг гардыг би? Манайх шар гэрлээ, сүүн гэрлээр солиод тэгээд тийм баг гардаг болсон. Тэгвэл танаад оч үзгүй нэ за. Тэгээд Намайг Баян Очир гэдэг. Энэ миний найз Галсан. Тэр өдөр ээжийн өгсөн тогны мөнгөө хажихснаас болж бид хоёрын химнэлтийн тухай яриа болсон юм. Найзын маань хэлсэн тогны мөнгө баг гаргадаг сүүн гэрлийг тэднийд очиж үзэхээр бид хоёр явж байгаа нь энэ. нөгөө гэрэл чинь ч дээ. Пөөх яасан гоё гэрлвэ. Хоёул асууж үзхөө. Тэгээ. Илүү тод юм биш үү? Манайх ч ийм гэрэлтэй болноо. Юм хөгжөөд гэрэл хүртэл баг тоогоор тод асдаг болчих гэж үнэхээр гоё юм аа. Энэ гэрлээс олж аваад гэртээ хаваачиж хэрэглэнэ. Тэгээд сарын дараа үнэхээр цахилгаан химнэвэл ээж аав намайг магтандаа. Манай сургуулийн хэмжээд бол бүх объектууд дотуур байрах, худаг, галт байгаа, уурын зух сургуулийн хичээлийнхаа танхимд бол нийтдээ 375 ширхэг одоо улаастай гэрлийг одоо сүүн лед гэрлэр сольсон байгаа. За ингэснээр бол манай сургууль дээр сард бол тогны тог 950 сая 200 мянган төгрөг нь одоо ингэж өртөгтэй ингэж гардаг байсан бол энэ лед гэрлийг тавьснаар манай сургууль одоо 650-аас 720 мянган цаасаар гарч одоо ингэж эдийн засгийн хувьд бол бодтой ингэж хөв нэмэр оруулсан байгаа. Энэ нь бол одоо бас энэ төсөл хэрэгцснээ бас ач тусаа гэж одоо манай хамт олон үнэлж одоо ингэж бодож байгаа. Энэ аяныгаа зохион байгуулахдаа хүмүүст мэдээллийг өгөхийн тулд брошюр тарааж мэдээллүүдийг сургалт зохион байгуулж өгсөн байгаа. За хүүхдүүдээ эх орон гэж юу вэ? За, аав биш. Зүгтээ өөр. За. Төрсөн үг. За. Бичнэ. Газар шиг. За, зүгтээ. Өөр за танил. За, зүгтээ. За, тэгвэл эх оронч үзэл гэж юу вэ? Эх оронч үзэл гэдэг нь эх орон газар дэлхийг хайрлахаас эхэлнэ. Эх оронч үзэл гэдэг нь хогоо цэвэрлэхээс эхэлнэ. За, зүгтээ өөр. Эх оронч үзэл маань гэдэг нь тогоог хэмжээс эхэлнэ. За, хүүхдүүдээ бүгдээрээ Баян Очирыг сонсъё. Баян Очир яагаад тэгж бодож байгаа найзуудаа тайлбарлаж өгөх үү? Үйл явдал тохиолдсон байна. Манай цахилгааны төлбөр өндөр гараад галсан бит хоёр дэлгүүр орсон. Нэрээ хайрцаган дээрээ 25-аас 50% эрчим хүч хэмнэ гэд биччихсэн байсан болохоор шууд л янжаа ихчээс зээлчихсэн. Тэгээд тэр гэрлийг гэртээ хэрэглээд дараа сар нь манай гэрийн цахилгааны төлбөр 16,000 гарсан. Ээж маань шин санаа олж зөндөө их мөнгө хэмнэх болсонд дотроо баярлж ил байгаа. Химнэлт юу гэдэг вүлээ? Байгалаа хайрлах шүү дээ. Хоёул сургуулийнхаа бүх шар гэрлийг сүүн гэрлээр солих уу? Тэгээ л да. Очиж экогүлийн хондоо хэлий. Тэгээ. Тийм учраас тогоог хэмжээ. Ингээд хүүхдүүдийн санаачлагаар сургуулийн болон сумын бүх гэрлийг сүүн гэрлээр сольж эхэлсэн. Шинэ гэрэл авахд зөндөө мөнгө хэрэг болох учраас ээж аав бас сургуулийн захирлууд дэмжиж шинэ сүүн гэрлээ авсан. Аливаа зүйлийг хэмнэх нь эх оронч үзэл гэж би баттай хэлнэ. Харин хүүхдүүд бид бас эх оронч байхын тулд хоггүй байж цэвэр цэмтгэр орчинд сурч боловсрох ёстой. Аав дандаа л хүн хөдөлж байхад хог гарчил байна гэж хэлдэг. Надаас энэ бодол огт гардгүй юм. Энэ гялгуур ууд хуванцар савнууд чинь байгаль дэлхийн тэнцвэрт байдлыг алдагдуулдаг гэсэн. Одоо ч дэлхий хогондоо дарагдлаа. Хог хаягдлыг яах ёстой болоо? За манай клуб нь болохоор Ховд аймгийн эко клубүүдийн хог хаягдлыг ангиж бууруулах ажлыг хариуцж ажилладаг. Энэ хүрээнд болохоор манай баруун бүсийн эко клубүүд нь
батарей цуглуулсан. Та нарын газар зүгээр л хаягч байгаа зүйлийг чи ингээд хураагаад авчаа. Гэртний илүү байгаа батарей зайтай хүүхдүүд нь бол авчирч өгөөрэй гэд эко клубын хүүхдүүд нь ч гэсэн хүмүүсээс асуугаад ингээд цуглуулсан. 2400 батарей гаруй батарей цуглуулсан. Энэ батарей нь болохоор нэг батарей 1 метр квадрат газрыг бохирдуул гэж үзэх юм бол 2400 батарей нь 18 волейболын талбайтай тэмцэх хэмжээний газрыг бид хөвхөн бохирдлоос хамгаалж чадсан байна. Анх түүхэд бол ингээд амар заван зовхоо гэхлээр гарч ирдэм билээ. Тэгэл хүүхд чи яана энэ заван шижиглээ гэл сүүлжээрээ бүр маск саск бэли мели зөгөд хүүхд чи бүр суурсан. Айгу муухагаар авч үздэм билээ. Эднэр одоо яагаад ингэж идэгин. Тэгээд ер нь шоолж маягаар шоолж молоод тэгээ ман гэдэг ч гэсэн ичдэг байсан л да. Хог цуглуулна гэхээр том ангийнхан маань ер нь их оролцдоггүй ер нь. Одоо том ангийнхан нь бас нөгөө багчуудаас үлгэрдээрэлээ гэх юм одоо орж ирж байгаа. Хүмүүс сурталчлаад бас хүүхдүүд нь ч гэсэн эколог байгаа штэ. Тэгээд аав ээжтэй хэлээ бас найз нөхөд хамаатан сатантаа хэлсний дараагаар болвол энэ хүүхдүүд чинь энэ хогийг түүх гэж зовдгийн шүү. Анх эхлэхдээ бид нараас ичэн байж түүжээсэн шүү гэсний дүрэндээр жишээ нь одоо хогоо жоохон багасгаад жишээ нь зай батрайгаа хаягаа болоод те хэрэггүй хог аяглаа бид нарт өгдөг. Хогийг яагаад жинж байна гэвэл одоо энэ тухайн болгоно өдөр болгоно ингээд сургууль дээр жигнэж байгаа нь болохоор тухайн сургуульд одоо бид нар ингээд үйл ажиллагаа явуулаад хог хэрхэн буурж ийнө буурахгүй нь ямар хог хаягдл нь өсч байна гэдгийг бид нар судалгаа авснараа хэрхэн хог хаягдлыг бууруулах тийм одоо чиглэлтэй гарч иж байна. За 0.1 нөгөө хамгийн их хогтой гарсан ингээд гахаа зүйл гэдэг. Манай сургуулийн яг нэг шатан дээр өсөх шатан дээр маш их хог хаягдл гардаг байсан. Тэгээд бид нар хоорондоо ярилцаад ямар ч арга олоогүй. Тэгээд эцэст бүгдээрээ тэнд ганцхан хогийн сав хийгээд тавиад үзьяг гээд тэнд хогийн толгой дээрээс ингээд нэг төмөр материал авчираад тэрүүгээр ингээд өөртөө гар дорох материал ашиглаад ингээд хогийн сав хийж үзсэн байгаа. Тэгээ хогийн сав хийгээд үзлэл маргаашнаас нь эхлээд үр дүн ажиглаж эхэлсэн бол 7 хоногийн дараагаас гэхэд бүр сургууль маань ямар ч хоггүй болсон. Хуванцар савыг одоо англи цуглуулж байна. Одоо энэ хуванцар савыг цуглуулж байгаа нь болохоор ямар нэгэн тийм шийдэл хүрч чадахгүй байна. Бид нар болохоор цуглуулад одоо бидний энэ цуглуулсан хуванцар савыг одоо ямар нэгэн тийм хурааж явах үйлдвэр дахин боловсруулах үйлдвэр одоо бидэрт шаардлагатай байна. Хүүхдүүдийг их оронж байж, сайн үйлсийн аянд уриалж, флаш моб бүжиг хийсэн нь олон хүн таалагдаж хоримтлалтай байх, дими зүйлд мөнгө өрөхгүй байхад сайхан уриалга болсон. Флаш моб хамтдаа хийснээр нөгөө сургуулийн хог хаягдлын дийлэнх болсон чихэр жигнэмний цаас зөөрсөндөө хөнгөн хөгжмийн хэмнэлд сургуулаараа бүжигч бас гоё шүү. Одоо хүүхдүүд завсарлагаанаар одоо бүхэл бүтэн 15 минутанд дэлгүүр яваад тэгээд дэлгүүрээс авсан юмныхаа хогийг нөгөө нэг хайдаг тийм үү. Тийм учраас хог хаягдлаа багасгахын тулд хийдэг. Тэгээд одоо флаш моб хийснээр одоо 15 минутын 10 минутыг нь зарцуулчих нь. Тийм болохоор хүүхдүүд дэлгүүр явах хугацаа гарахгүй гэсэн үг. Манай сургууль нийт сумын хэмжээнд бол хог хаягдлыг 52.7%-аар бууруулсан бол баруун усынхаа эко клубүүдтэй хамтраад хог хаягдлыг 37.4%-аар бууруулж чадсан байгаа. За энэ дүгнэлтээс үзэх юм бол нэг хогийн сав, нэг сургуулийг, нэг сумыг бүр нэг дэлхийг ч өөрчилж чадах хэмжээний том нөлөөтэй зүйл байна гэдгийг ойлгосон байгаа. Тараа авч ирлээ. За хоолоо тань. Энэг 1500, энэг 2000-аас олно шүү. Энэ 3-ыг 2000. Тийм. Манай клубийн хүүхдүүд нөгөө байгаль дэлхийд хамгийн хортой гялгар уудыг хэрэглүүлэхийн тулд өөрсдөө даавн тор хийж дэлгүүрт өгч заруулдаг. Хүрээлэн буй орчноо цэвэр цэмтгэр эрүүл байлгахын тулд бид хөдөлмөрийн хичээл дээр тор ойдог. Тороо бас л хэрэггүй болсон дээл хувцсны хуучин даавуу өөдс үлдгэлээр хийдэг юм. Хүүхдүүд бид ингэж л өөрсдийн санаачлагаар их дэлхийгээ хайрлан хамгаалах үйлсэд нэгдэж байна да. За манайх 11 оноос эхлээд манай ах эгчнэр одоо даун торыг ойж эхэлжсэн. Тэгээ бид нар нөгөө хэсэг хугацаанд завсралаад 18 оноос эхлээд одоо энэ торыг ойж эхлээд одоо дэлгүүр оршоо зарж ийсэн. Тэгсэн одоо шин хууль батлагдаа 3 сарын 1-ээс одоо нийлэг торыг одоо багасгах тийм хууль батлагдсан. Тэгээд бид нар одоо бидний одоо энэ тор ойжсэн.
Урд үнэтэй ажил болсонд бид нар маш их баяртай байгаа. Уутныхаа тэр санхүүжилтийг эко клубийнхаа бацхан тийм хөгжлийн бэрхшээлтэй дүүнертаа зориулдаг. Тэр хүүхдүүдтэй болохоор баал тэгээд дэвтэр гэх мэт хичээлийн хэрэгслийг авч өгдөг. Чихэр жигнэмэг авах мөнгөө хэмнэгч бас хог хаягдлыг багасгадаг юм байна лээ шүү. За манай эко клуб нь яагаад хуримтлалын аян өрнүүлдэг вэ гэхээр хуримтлаараа цугуулсан мөнгөөрөө сайн улсын аянд зориулах болоо эко клубын үйл ажиллагаа, нийгмийн үйл ажиллагаанд хуримтлалын мөнгөмэн зарцуулагддаг. Манайх одоо нийт яг одоогоор 49 гишүүнтэй байгаа. Тэгээд 11 сараар суримтлал ихэлсэн. Тэгээд нэг сурагч нэг сард 500 л яг хий гэж төгссөн байгаа. Их орон торгон хилээс эхлэн гээл багшийн заасан хичээлээс их олон зүйлийг бид ойлгосон. Бидний аав ээжүүд ч гэсэн эко хүүхдүүд бүгд их орончид юм байна. Яагаад энэ тухай урд нь бодож үзээгүй юм болоо? Багшийг хэлэхэд л нэрээ юу илээ гэж бодсон шүү. Угаасаа байгалыг сүйдэх хэрэггүй хэрэг чи байгаль байхгүй бол мал сүрэг байхгүй, мал сүрэг байхгүй бол бас чи байхгүй л гэсэн утгатай. Энэ байгаль дэлхий эх орлон хайрлан хамгаалж хүн бүхэн зөв зохистой үйлдэл хийж хандлагаа өөрчлөх явдал мал гэж ойлгодог. Монгол даяараа эко аав ээж хүүхдүүд болж их дэлхийгээ хайрлан хамгаалцгаая. Энэ тун жингийн зүйлээс эхлэн гэдгийг бидний санаачлан хийж байгаа ажлаас харсан бидтэй найзуудаа. Хог бол энэ дэлхийн хаягдал. Хог бол байж бишгүй зүйл. Хогийг биенээсээ гаргаж хайж болно. Хогийг энэ дэлхийгээс гаргаж хайж болохгүй санаарай. Хогийг сайн цэвэрлэхгүй бол байгаль элч минь гомдон шүү. Хасгүй сайхан байгаль минь хогоор дүүрч болохгүй санаарай. Хогийг дэлхийсээ гаргаж хайж болно. Хогийг энэ орчлонгоос гаргаж хайж болохгүй санаарай. Дэлхийгээ байн харилцаа бас хогоо цэвэрлэгээ хүүхдүүдээ.